Сайн бяцгаана уу, Камжаа ТV байна. Дэлхий дээр бидний харж чадахгүй олон жижиг биетүүд амьдарч тэднэрийн зарим нь биднийг өвчлүүлж, зарим нь байгалыг тэнцвэртэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл өнөөдөр дэлхийд даяар тархсан хамгийн аюултай үхэл төргөх вируснуудын талаар ярих гэж бодлоо. 2015 оны зун 8 сард Америкийн Техас мужид байх Сэм Хьюстны цэцэрлэг түрээлэнгийн нууранд усан сэлэлтийн тамирчин 14 настай Майкл сэлж бэлтгэлээ хийсэн. Гэтэл тухайн өдрөөс хэд хоногийн дараа Майкл хүүгийн толгой маш хүчтэй өвдөж өндөр халуурч эхэлсэн болохоор гэрээхэнтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлтэл хүүг үзсэн эмч үнэхээр харамсалтай байна. Майклд амьд үлдэх хугацаа тийм ч их үлдээгүй юм байна гэдэг зүйлийг хэлсэн. Ингээд цэцэрлэг түрээлэнгийн нуурын усан сэлсэн өдрөөс хойш яг 17 хоногийн дараа Майкл нас орсон байгаа. Усан сэлэлтээр хичээлдэг байсан болохоор бие бэлтрийн хувьд ч эрүүл, насан ч бага ийм хүү гэнэт хэдхэн хоногийн дотор нас орох болсон шалтгаан нь тархи идэгч амиоб гэдгээрээ алдартай бичил бит болох Naegleria fowleri гол шалтгаан байсан. Энэ бичил битийн бие нь тэр чигтээ зөвхөн нэг эсээс бүрддэг нэг эст амиоб бөгөөд биеийн хэмжээнд хүний нүдэнд харагдах боломжгүй 10-аас 20 микрометр хэмжээтэй гэхээр тоосонцроос ч жижиг битэй байгаа. Ихэвчлэн тогтоол, бүлээн ус, цэнгэг нуур, халуун аршаанд нутаглаж үрждэг. Гэхдээ энэ тархи идэгч амиоб байгаа усанд орох, хүрэх, уухад бол хүний биед ямар ч нөлөөгүй. Гол асуудал нь энэ амиоб хүний хамрын нөхрөө орсон тохиолдолд үхэл төргээд байгаа юм байна. Хүний хамрын нөхөөр дамжин саст бүрхөвчийг нэвтэлж ороод тархинд очиж эцэст нь тархины эсүүдийг идэж гэмтэж өхөөлдөг. Тийм болохоор тархи идэгч гэдэг нэртэй байна. Хэрвээ хүний тархинд орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр эхэндээ толгой маш хүчтэй өвдөж, халуурч агаад тархи бүхэлдээ гэмтснээс болж тэнцвэрийн мэдрэл алдагдаж, гэнэт таталт өгч унах, ухаан алдах байдлаар даймжирч, эцэст нь хүн комонд орох буюу ургамлын төлөвт орсны дараа амьсгал хураадаг юм байна. Үхэл төргөх магадлал нь нэлээд өндөр 95%-аас дээш гэдэг нь тогтоогдсон. Америкт хийгдсэн судалгаагаар 1962 оноос 2018 он хүртэлх 56 жилийн дотор нийт 145 хүн энэ Naegleria fowleri амиобод өртсөн ч тэр хүмүүсийн ердөө 4 л амьд үлдсэн байна гэсэн судалгаа байгаа. Бас хүний нүд болон биен дээрх шарахаар дамжиж орох боломжтой. Одоогийн байдлаар гарсан эмчилгээ байхгүй. Америкийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх анхаарах зүйлсд усны дулаан өндөр буюу бүлийн цэнгэг усан сэлэхгүй байх, сэлэх тохиолдолд заавал хамар бүглэгч ашиглах мөн усан сэлэлтийн нүдний шил зүүх гэсэн шаардлагуудыг гаргасан байна. За дараагийн дэлхийг сүрүүлж болох аимшигт вирусны талаар ярих юм бол 2018 оны 4 сард гадаа хүнсний ургамал түүжилсэн 60 гаруй насны солонгос эмэгтэй гэнэт нас орсон. Жилийн дараа 2019 оны 8 сард уулнаас хүнсний ургамал түүжилсэн 80 гаруй настай эрэгтэй мөн адил нас орсон. Энэ хүмүүсийн нас орсон шалтгаан нь 2-оос 3 мм-ийн хэмжээтэй маш жижигхэн хэдий ч үхлийн аюул дагуулах хатуу хайрс хачигнаас болсон. Хачиг дундаа SFTS халдварыг өөртөө тээж аваа хачигт хазуулснаар эхний 6-аас 14 хоног нууц үедээ юу ч мэддэхгүй явж агаад дараа нь бөөлжих, суулгах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна. Сүүлдээ бүх дотор эрэхтэн гэмтэж ухаангүй байжгаад нас ордог. SFTS вирусыг тээдэг энэ хачиг анх 2011 онд Хятадаас илрээд улмаар Япон Солонгост үзэгдэх болсон юм байна. Ой мод зүлэг ихтэй газар үржиж хүн болоод амьтанд наалдаж халдвараа тараадаг. Гэхдээ ганцхан хачигнаас биш тухайн хачигт хазуулж SFTS вирусын халдвар авсан хүний цус болон шүлсээр дамжиж халдварлах боломжтой байна. Яагаад гэвэл нууц үеинд 2-7 хоног хүртэл үргэлжилдэг. 2017 онд Японд нэг залуу энэ вирусыг тээдэг хачигт хазуулсан нохооныхоо шүлсээр дамжуулж халдварлагдсан тохиолдол ч гэсэн гарсан. Хүнийг үхэл төргөх магадлал 30% бөгөөд Солонгост л гэхэд 5 жилийн дотор 866 хүн энэ вирусээр халдварлагдаж 174 хүн нь нас орсон байгаа. Гэхдээ 2019 онд нэг сайхан мэдээ дуулцсан нь энэ хачигт байгаа SFTS вирусны эсрэг вакцин нээлттэй хийсэн юм байна. Хүн төрлөختний эсрэг бүтээгдсэн амтан гэж хэрвээ байдаг бол тэр нь сарсан багвахаа байх байсан. Хамгийн сүүлд гэхэд коронавирус болон сарсан багвахаан биед байдаг вирус хоёр хоорондоо 89% адилхан гэж гарсан учраас дэлхийн нийтээрээ коронавирусны буруутан бол сарсан багвахаа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ сарсан багвахаа ганцхан коронавирусны буруутан байгаагүй. 2003 онд дэлхийд даяар
774 хүний амьд хүрсэн сас вирус нь сарсан багваханаас ой модны зэрлэг мурд халдварлаж улмаар хүнд халтсан. Дээрээс нь Эбола, Нипа вируснууд гарахад сарсан багвахаа ямар нэгэн байдлаар дамжуулагч бас тээгч болох нь тогтоогдчихсэн. Колорадо мужийн их сургуулийн судалгааны хүрээлэнгээс гаргасан мэдээгээр сарсан багваханаас 137 төрлийн аюултай вирус илэрч тэр дундаас хүнд халдварлаж үхэл түргэх боломжтой 61 төрлийн вирус илэрсэн. Тэрний шалтгаан нь сарсан багвахай харанхуй, чихтэй агууд амьдардаг нь олон төрлийн танигдаж мэдэгдээгүй шимэгч паразитуудтай хамгийн ойр бас нисдэг амтан учраас тээж байгаа вирусээ энд тентгүү тараах өргөн цар хүрээтэй гэж үзсэн. 2019 оны 10 сард уушигны архаг үрвсэл гэсэн оншоор дунд иргэм насны хятад залуу эмнэлэгт хүргэгдэж очоод эмнэлэгт байгаа нөхрөө хажууд нь асарч ясан эхнэр нь хүртэл халуурч амьсгал нь боогдож эхэлсэн болохоор нарийн шинжилгээ хийж үзтэл хар тахал буюу таргун тахал өвчнөөр халдварлагдсан байсан нь тогтоогдсон. Яг энэ хар тахлын талаарх бүтэн бичлэг Камжа ТV дээр орж исэн. Тухайн үедээ энэ бичлэгнээсээ болж би нэлээд шүүмжлүүлж исэн. Гэхдээ яагаад гэдгийг осон хүн байвал доор комент хийсэгт бичиж үлдээгээрэй. Би бол одоо ч ойлгохгүй явж байгаа. За таргун тахлаар өвчлөх юм бол 45 хэм хүртэл халуурч хүний цус бүлэгнэж өтгөрснөөр цусны эргэлт хүний биеийн үзүүр хэсгүүд рүү очиж чадахгүй гар хөлийн хуруунууд болон хамар үхжиж харалдаг юм байна. Тийм учраас хар тахал гэж нэрлсэн. 13 дугаар зуунд Европын хүн амын 3/1-ийг авч чадсан хүн төрөлхтний түүхэндх хамгийн айдас дагуулсан өвчин одоо ч бидний дунд хизээч хамаагүй үүсч болох нөхцөл байдалтай байгаа. Тухайн 13, 14, 15 дугаар зууны үед энэ өвчин яаж үүссэн шалтгаан бас эмчилгээний аргыг хүмүүс мэдэхгүй байсан учраас тусгал юм бол 100% үхэл төрөгдөг байсан. Гэхдээ 2010-аас 15 оны хооронд нийт 3200 хүн өвчлсөний 580 хүн нь бол нас барсан. Антибиотик гарч ирээд энэ халдвараас дахиж айх айцгүй болсон гэж орчин үеийн шинжлэх ухаан баталсан ч гэсэн нас барсан хүн бас мэрсэр байсаар л байгаа. Ерөнхийдөө бөөс, хулган, таруух зэрэг амьтны шүлс цусаар дамжих эсвэл халдвартай амьтныг эдсэн тохиолдолд хүнд халдварладаг. Хүнээс хүнд бол амьсгалын замаар халдварладаг юм байна. Одоо л урьдчилан сэргийлэх вакцин гэж байхгүй, харин бүрэн эмчлэх боломжтой эмчилгээний арга нь бол гарсан байгаа юм байна. За дараагийн вирус бол 2019 оны 1 сарын 15-нд цаг үеийн байдлыг мэдээлдэг Америкийн нэлийн алдартай өдөр тутмын сонин дээр цөмийн бөмбөгөөс ч илүү аюултай хүн төрөлхтнийг мөхөл түргэх Bacillus anthracis гэсэн нийтлэл хэвлэгдсэн. Энэ Bacillus anthracis нянг монголоор орчуулахад Сибирь ярын нянг гэж орчуулагдсан. Яг зөв орчуулга эсгийг нь сайн мэдэхгүй байна. Энэ савхан хэлбэртэй вирус хуурай хөрсөн дээр малын бэлчээр, арьс шир боловсруулах орчин, мөн шүлтлэг шохон чулуулагтай хөрсөн дээр хэдэн зуун жил амьдрах чадвартай нян юм байна. Эртний Египт, Ромд бол мал олноор өхүүлдэг өвчнөж гэж тэмдэглэгдсэн байдаг. Хөрснөөс малд малаас хүндгсэн замаар халдварладаг учраас Bacillus anthracis нянгаар өвчсөн малын махыг идэхгүй байх, өгсөн малын ойр орчим очихгүй байх, мөн зөв устгал хийж хөрсний халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Орчин үед яг энэ нянгийн эсрэг малын вакцин гарчихсан болохоор малчид малаа цаг алдахгүй вакцинжуулах хэрэгтэй. Хэрвээ хүнд халдварласан тохиолдолд энэ нян хүний цусан дахь дархлааны эсүүдийг бүгдийг хөнөөх учраас ямар ч дархлаагүй болсон бие олон төрлийн өвчнийг зэрэг тусаж шоконд орсноор үхэл төрөх аюултай байна. Үхэл төрөх магадлал 80%-тай. Дээрээс нь 20 дугаар зууны ихэнх үед Америк болон Германчууд дайны зэвсгэр хүртэл ашиглахаар судалж агаарт цацах зорилгоор энэ нянг цагаан нунтаг хэлбэрээр үйлдвэрлэж байсан юм байна. Хэрвээ энэ цагаан нунтагаас 100 кг-ыг л Вашингтон хот дээрээс цацлаа гэж үзвэл 3 сая хүн шууд үхэлд хүрэх боломжтой. 1945 онд Японы Нагасакид дэлбэлсэн атомын бөмбөгөөс 50 дахин илүү хор хөнөөлтөө гэж үзсэн. 1979 онд Оросын бактериологийн зэвсэг үйлдвэрлэх үйлдвэрээс маш бага хэмжээний нянг агуулсан нунтаг агаарт алдагдсанаар үйлдвэрийн 68 хүн нас барсан тохиолдол хүртэл гарч ирсэн юм байна. Зүүн өмнөд Аз руу хэрвээ аялал төлөвлөж байгаа бол нэг зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Зүүн өмнөд Азийн ямар нэг улсад очиод онгоцноос буухад шууд ирдэг мессеж бол шумуулнаас болгоомжилж, урт ханцуутай цамц, урт өмд өмсөөрэй, их орондоо буцаж ирснийхээ дараа цусаа хандивлахгүй байх, бэлгийн харьцаанд орох тохиолдолд заавал хамгаалалт хэрэглэхийг зөвлөсөн мессеж ирдэг. Энэ бол Zika вируснаас сэрэмжлүүлж байгаа мессежүүд байгаа.
Анх 1947 онд Африкийн Зика гэдэг ой модноос илэрсэн учраас Зика вирус гэдэг нэртэй болсон энэ вирусны гол дамжуулагч нь ойн шумуул бөгөөд энэ шумууланд хазуусан тохиолдолд толгой хүчтэй өвдөж, халуурч, биеийн булчингууд өвддөг юм байна. Хэрвээ жирэмсэн эмэгтэй Зика вирусээр өвчлвөл толгой болон тархины хөгжил нь хэвийн хэмжээнээсээ хэд жижиг ургийн гажигтай хүүхдүүд төрдөг. Энэ шумуулны тараадаг өөр нэг вирус бол Филиппинд 1000 гаруй хүний амь насанд хүрч байсан денге вирус байгаа. Халдварлах юм бол бүх биеэр улаан тууралт үүсч хагаад хоолой хүзүү орчим хавдаж, хамраас, буйлнаас цус гарч эхэлдэг. Жил бүр дэлхийд даяар 400 сая хүн денге вирусаар өвчлөдөг гэсэн судалгаа байдаг. Денге вируст вакцин байгаа, харин Зика вируст бол ямар ч вакцин батлагдсан эмчилгээ байхгүй, дэмжих эмчилгээ л гэж байд юм байна. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Суугтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзлаа. Түр баяртай.